Powered by Airplane. Айлын хөгжи. Back, I'm a token day. Надад миний хүсэн бүхэн байна. Ажлын нам гүхнэн нам нам долон байсан чадаа цогон байна. Hitting back, I'm a token day. Эйо за юу цан залууссан ингээ basketball Kardashian season 2 episode 12 гэхэд бэлэн боллоо. Powered by Airplane айлыг хөгжи. За тэгээ бидний хамгийн ихний ярилцах сэдв бол шууд Cousins-ийн постэр хэлжлээ байна л да. Мэдээж Cousins ерхэн тодорхой боллоо. Тэгээд Cousins хэд ийм одоо монголоор бичсэн постууд байсан бол энэ удаагийнх мэдээж physical age-ийн пост байсан. Тэгээд бас хаяхад би зүр боддоо зүгээр энэ Cousins-ийн нэг админ пэйжийн нэг админ бас наа баах байх үү гэж боддог байхгүй. Ялч сая чим жоох юу бас харагддаг. Тэгээд тэр чих ямар ч тоглолтууд руу хахад бол ямар ч ихний тоглолт бол Сэлгэн Бодон спортлын Эрдэнэт Майнерс багийн талаар тоглолтын талаар ярилцахгүй байх нь бол аргагүй байна л да. Ер нь яг энэ багт юу болоод байна? Яагаад хоёр дараалал тожигдчих юу нь болохгүй байна? Коуч нь болохгүй байгаа юм уу? Ахмад болохгүй байгаа юм уу? 3-3-ын болохгүй юм яг тэр талаар хэдүүлээ илүү дэлгэнгүй ярилцаж бодож байна. За ямар ч үр дүнгийн хувьд бол Omni Эрдэнэт Майнерс баг бол хоцсон мэдээ. За тэгээд тоглолт статистик ярихаас өмнө би бол тэр Omni Эрдэнэт Майнерсийн дараах тэр бичлэгийг бол ярих нь бол зүйтэй гэж бодож байна. За тэр бол угаасаа ингээд зориулж хийсэн видео байгаа байхгүй тий. Дундаа шаарсан гахаан тоороо тавьж байгаа хувааж иж байгаа. Тэр бол үнэхээр next level shit гэсэн угаасаа яалтчгүй. Маш олон хүн таалагдсан байх. Ялангуяа сагсан хүмүүс сонирхдаг зөвхөн Эрдэнэт Майнерсийн фэнүүд гэлтгүү тэр бол зүгээр сагсан сонирхтой бүхэнд баг Сэлэнгийн фэнүүд ч таалагдсан байгааг үгүйсэхгүй шүү зэ. Тэр бол үнэхээр next level team хожлоо тэгж зарласан team видео байсан. Юу бол би бол сайн мэдгүй яг гой постерууд бол байдаг. Тиймэрхүү видеонууд өшөө олон дахиад гараас өшөө гой зүүн team рил постод гараасаа гэж би бол хүсэж байна. Замсаа тоглолтын 2 дугаар үед бол кадрах бол хөлөө шагаагаа дэлий гişэд одоо яртай ядуу санамсрахгүй үйлдэлтэй самбар цуж байхдаа бол шагаагаа гიშгээд бол бас талбайг бол өгсөн харамсалтай мэдээлэл гарсан. Тэгээ хурдан бас идгээрээ. За тухайн тоглолтод бол Баяр Цогт коуч бол эхний үед 2 дугаар үед 2 техникийн алдаад бол талбайг хэлдийн чөлөөсөн. Гэхдээ тухайн тоглолтод бол Болк бол 13 оноо 6 ассистик хийсэн бол Санчир ах бол тухайн тоглолтод оролцоогүй. Яг яагаад шалганы үйл мэдээгүй гимтлүү бэртлүү сайн мэдэхгүй ямар ч тухайн тоглолтод бол оролцоогүй. За энэ одоо л хэдүүлээ Сэлгэн Бодонс багийн талаар бол зайлшгүй ярих хэрэгтэй. Би энэ багт юу тохиолдод энэ хитэн тэр бөмбөгийн төсөвтэй баг үлээ одоо бүсийнхээ хэдэд явж ийн тэг хожил харилцаа хит байна гэдэг янгууд. За хэдүүлээ Ахмад Гэлбэртээс эхлэе л да. За тухайн тоглолтод Ахмад Гэлбэрт бол талбай дээр 32 минутыг өнгөрүүлэхдээ 14 оноо авсан. За энэ ингээд 14 оноо авсан гэдэг нь сайн харагдаж байгаа боловч ердөө 28% тоглохын үзүүлэлттэй 18 давталж 5 хийж гин what the fuck чи 18 одоо магадгүй тэр 18-ыг оронд нь өөр хүнд кант ч юм уу шийдвэх боломж олгосон бол тэр баг 40% та шийдэж шүү. Тэгэхээр 18 давталж 5% байна. Ерхэд Ахмадыг авчрах шийдвэрийг бол угаасаа Фредерик Коуч 100% гаргасан. Тэгээд яг одоогийн мэдлэр таны бодлоор Ахмад Сэлгэн Бодонс тоглож байгаа нь зөв үү буруу гэдгийг бол комисстэй санаа бодлоо үлдээгээрээ. За харин сайн мэдээний гэвэл 3-3-ын бол ерөөдөө очиолоод эхэлчлээ. Ерөөдөө бүгд бол нэг тогтмол 15-аас дээш оноо авах юм шиг байна. Тухайлбал ингэж байгаа хөө. Дэх бол тухайн тоглолтод 13 давталж 11 хийж байгаа. 84-ийн давталгаатайгаар 25 оноо. Окей. Ананды хувьд болохоор 11 давталж 6 хийсэн 54-ийн давталгаатай 18 оноо гэдэг ч юм. Ингээд эдгээр уучраа олж байгаа нь маш сайн хэрэг. Харин яг энэ уучраа олж байгаа хооронд зарим нэг тоглогчдын жоохон тоглолт унаад байна. Жишээлбэл Торуу тулга. За тулгавд сүүлийн 2 тоглолтод бол ерөөд жоохон маш хангалтгүй тоглолоо. Яг цаатгач юм бол уг нь түрүүжлийн плей-оффор бид юу хийж чадах нь бол харсан тий. Мөн дээрээс нь Бат хоёрын хувьд Каны хувьд бол шидэлтүүдийн орлого маш бага хийгээд хэлээ. Минут эрс багс яг мэдээж тэрийг ойлгож болно. Гэхдээ энийг л одоо энэ бүх ур чадвартай тоглогчдыг систем ротейшнд яаж одоо суулгахыг бол Фредерик Коуч мэдэн шүү дээ. Тэгээд одоо ямар ч Бодонсын эзэн бол одоо хүртэл Фредерикт бол итгэсээр л байгаа юм шиг үлээ. Тэр энэ рилийг үзүүлдэг тоглолтын дундуур тэр халф таймер Фредерик ярьж байгаа одоо мотивашнл тийм урам зориг тамирчтай өгж байгаа тийм рил мэл хийгээд бас хийцэн байлээ. Тэрийг та бүхнээс үзүүлье. You need to understand always in the life it's you versus you. Амьдрал дээр ерөөсөө чи өөрийнхөө эсрэг байдаг тэрийг ойлгох хэрэгтэй. You versus you. You want it? You get it? Or you don't want it? Чи үсгүй бол тэгээд авахгүй гэсэн. За тэгээд ер нь бол наа баах сүүлийн үед нэг юм баяр хүрэгдэл пост хийдэг болчтой. Ер нь тэр багт ч баяр хүргэе, энэ багт ч баяр хүргэе гэдэг нэг юм баяр хүрэгдэл пост хийсэн мэт. Miners баяр хүргэе гэсний доор болохоор нэг хэд хэдэн коммент байсан байхгүй. Энэ л жишээлбэл
танаа тасчлуулагч бүтэхгүй байл гэж энэ гарааны 5-ын сонголт буруу байлаа, тоглолт хэл гайхаж байлаа, тэдний алдсан оноо нөхөж чадсангүй ч юм уу, ер нь Ахмад багаа аллаа ч юм уу. Ерөнхийдөө та бүхэн сайн анзаарвал ерөнхийдөө Сэлэн Бодносын фэн бейс жоохон унтсан уу эсвэл бас тоглолтууд ирж үзэхгүй байна уу? Та бүхэн анзаарсан бол тий сая Бродерсын тоглолтын дээр ер нь хөнгүү байлаа. Сэлэн Бодносын фэн бейс Эрдэнэ Майнерс дээрсэн бас л ерөнхийдөө байхгүй байлаа. Эпстейсэн тоглолтын дээр бол пиг дүүрэн байсан ялцчихгүй. Тэгэхээр энэ одоо яг фэн бейс нь яг ямар хуу байна гэдгийг бас харуулж иж магадгүй. Тэгээ Эрдэнэ Майнерс нэрэ Болкогийн хувьд саяхан бол Лининг брэндтэй бол бас хамтын ажиллагааны гэрээг эхлүүлсэн байлээ. Лининг Пүзэ брэндтэй. Мөн дээрээс нь Лининг дээр бол жижиг боёо те металлын жижиг бол бас гэрээ байгуулад ажиллаж байгаа юм лээ. Тэгэхээр бол ямар ч Лининг уу саяхан бас Пүзний зах зээл бол томоохон хамтралуудыг бол хийлээ. За тэгээ нэгэн цэлэнгийн харсныг дараагийн шууд захан Бродерсын тоглолтыг бол ярьчих л да те. За Бродерсын тоглолтын дээр бол Бродерсын эзэн Санчруу бол бас нэг Instagram DM story хийсэн байсан л да. Вэр гэдэг бас Сэлэн Бодносын фэнүүд хаана байна гэдэг тийм утгатай сториг бол хийсэн байсан. За тэгээд Набах бол мэдээж тоглолтын дараа баяр хүрэгдэг постоо бол хийсэн байна лээ. Тухайн тоглолтод Бродерсоос бол баасан дорж 24 оноо авч бол маш сайн тоглолтыг үзүүлсэн байлаа. Гэхдээ Бродерс дээр стил нөгөө нэг Маккензи Мур 22-3 секунд залж байгаа сүүлийн 1 секундэд шиддэг сакс бол стил ажилласаар л байлээ. Тэгээ энэ одоо плей-оффт яах нь хэдүүлээ харъя те. Бидэнтэй хамтран ажилладаг Superlight брэнд нь Монголын хамгийн зөөлөн шар ариг бөгөөд дөнгөж саяхан Superlight брэнд маань болохоор өөрсдийнхөө задгай шар аригыг лаунч хийсэн байна. Та бүхэн амтлаад үзээрэй. Бидэнтэй хамтран ажилладаг Superlight. За бидний дараагийн ярилцах сэдв болохоор за ECL-ийн талаар ярилцсан. Яг мэдээж сая бол те Чангун LG Sex гэдэг багтаа бол тоглоод хожигдлоо. Ерөнхийдөө хүлгүүдүүд бол сайн тоглосон. Яг Миллерийн оноо авалтуудаас бусдаар бол хэрэгтэй бүгд хийсэн. Тэгээд 4-р үе та бүхэн харсан бол 4-р үе 3 минут 30 секунд дээр үе тоглолтын үед айлд шийдэгдсэн байхад бол Аза Барса болон Секерсийн тоглолч бол хоорондоо муудалцсан л да. Тэр талаараа импчлийн бол бүгд үзцгээе. За энэ бол мэдээж Барсагийн Азааг хамгаалж байгаа тийм анхны үйлдэл бол биш. Та бүхэн санаж байвал өнгөрсөн жил Devon Scott нэг маш ёс зүг үйл гаргасан Азагийн ихэвчлэн дагцруу тэгэхэд бол Барса бол бас л ер нь бол хамгийн түрүүнд очиод ирэхэд бол яг багийнхаа андыг бол яг хамгаалсан бол энэ удаа бас л яг тэр үйлдэл бол автаглаа. Тэгээд яг хожиг толж бол яг байж болно. Тэгээд надад бол тэр хамгаалсан үйлдэл бол маш их таалагдсан шүү. За тэгээд тоглолтын стадиумд болохоор Том ахт бол үнэхээр big respect. Энэ хүний одоо үлдээж байгаа legacy тэгээд longevity бол яалтчгүй бүх цаг үеийн нэгрүүл бараг өөрийг нь авдиж гин гэж харж гин. Тухайн тоглолт одоо бага манлайлаа 31 оноо авлаа. Үнэхээр Том ах бол ярих юм алга та. За бидний дараагийн сэдв бол за Mongolos гэдэг баг нэг хар нүхнээсээ гарлаа. 11 дараалж хожигдоод байсан бол эцсийн эцнийг бишрэл металл багийг олон хоны зөрүүтэй хожиж энэ хар цуврал энэ хар дарсан одоо тий зүйдээ бол дуусгалаад баг энэ тоглолтын дараа бол Mongolos-ийн тамирчид багээс бараг бүгд ойлсон бахаа. Би бол төсөөлж чадахгүй бахаа. Баг ингэж 11 хожигдсны дараах тэр багийн chemistry ч юм уу тий одоо хувцлах өрөөнд лог өрөөнд болдог тэр уур амьсгал яг дүжирдэг болов эсвэл яадаг бол би сайн мэдэхгүй байна л да. Тэгэхээр та бүхэн бас юу гэж бодсон store comments-д санаа бодлоо үлдээгээрэй. Ямар ч тухайн тоглолтод Wesley бол багаж ирсэн 33 оноо авсан. За тэгээд цэлмэг бол үнэхээр хэрэгтэй багтаа ирчихэ. Яалчгүй үнэхээр тухайн тоглолтод бол яг эхний дебют тоглолтод бол 4 оноо 8 самбар тэ 5 ассист гээд яг үнэхээр яг хэрэгтэй багтаа юу хийхээ ойлгосон. Яг үнэхээр яг гоё төгч гэж би бол харсан. Харин Сүхбатын хувьд бол сүүлийн хувьд филдг болчихъя. Тухайлбал Металлисийн тоглолтын дээр 2 довтолч биш ээ 12 довтолч нийт 2% гэсэн 5 оноо авсан байлуу да. 16% филд голттэй. Яа, уг нь 2 жилийн өмнө л MVP сүхэл гэдэг байсан юм да. Яг маргадын хувьд бол тухайн тоглолтод 31 минутанд бол 9 оног авсан. Тэгээд яг маргадын хайп жоохон унчгүй эсвэл бидний хүлээлт бас жоохон их бэв үү. Миний хувьд бол яг тоглолт бүрдээ тогтмол нэг 20 стэйш оноо ч юм уу. За бодлын 15 стэйш оноо авах байх гэсэн юм хүлээлттэй байсан бол ямар та сүүлийн үед бол бас жоохон оноо автуул дээр бол харилцан адилгүй байх шиг байлээ цаашаа. Харин Metal Bag дээр нэг тоглогч бараг л ротейшноос гарцсан үгүй. Энэ бол санчир. Санчир хувьд бол уг нь суллаад өгвөл дайдвартай шийдэх системд бас сайн уус чаддаг тоглогч гэж боддог. Гэхдээ Metal яг юу нь болохгүй байна? Одоо тамирчтайгаа болохгүй байна уу? Эсвэл ямар ч тач түүний хувьд бол ер нь ротейшноос бараг гарцсан харагдаад байгаа миний хувьд бол. За Metal дээр харин Bradford-ийн хувьд бол нэг л тийм зүгээр Монгол ройл тоглогч гэл тоглоод байгаа юм да. Яг мэдээж та 10 station авчиж чинь 3-4 assist өгч чинь гэдэг. Одоо бол бидний нэг импорттэй Legends хүлээдэг
одоо хүлээлт тийм биш байгаа болцсон байгаа. Бид нар л одоо ихэд өндөр дүнтэй импортууд авчирж байгаа баг болгоно. Тэгээд баг болгоно л магадгүй 15-аас 20 оноо 20 нэмэх оноо тий тогтмол дунджлагыг бол тийм хүлээлттэй байгаа бол Bradford яг тиймэрхүү юм лидершип оноо авалтууд дээр л төдийлөн бас өөрийгөө харуулахгүй байна уу даа л гэж би бол бодож байна. Мөн та бүхэн харсан бол энэ Монголын Сүм өмгийн холбооны пэйж дээр бол нэг ийм пост байсан л да. Энэ болохоор Монголын Сүм өмгийн холбоо FIBA-гийн agent license авах шалгалтын судалгаа бүртгэлийн форум гэдэг. За тэгэхээр ер нь удахгүй Монголоос бол тун удахгүй албан ёсны манхны юм спорт эйжент бол гарахыг үгүйсэхгүй юм бэл. Энэ форумын зорилго нь болохоор те FIBA Become Agent хөтөлбөрийн хүрээнд албан ёсны агентийн лиценз авах шалгалтыг жил бүр зохион байгуулдаг. Монголын Сүм өмгийн холбооноос зур шалгалтыг Монгол улсад зохион байгуулахаар FIBA-д хүсэлт гарган ажиллаж байна. Энэхүү форум нь FIBA агентийн онлайн сургалтанд хамрагдсан шаардлага хангаж Монгол зохион байгуулагдах энэхүү шалгалтанд орох хүсэлтэд шалгалтанд бүртгүүлэхээр шийдсэн оролцогчдыг бүртгэж зориулагдсан форум юм гэдэг. Бүртгэл нь бол манайха 12 сар 15 хүртэл юм байлаа. Тэгээд Монгол техникийн зохион байгуулахаар бол ажиллаж байгаа юм байлаа. Тэгээд энэ бол маш сайн мэдээ. Тэгээд ямар ч тач та бүхэн бүртгүүлээд бас те FIBA-гийн албан ёсны эйжент болчих юм билүү. За харин хэдүүлээ саяхан бас ямар амар тоглолт ч үгүй энэ тоглолт. Энэ бол Mongolia болон ESG багийн тоглолт байлаа л да. Овертайм до шийдэгдсэн мэдж байгаа. Би бол тоглолтыг үзэж сууж байхад сүүл та бүх уус харсан те Wesley 3-аас ихэд бол за тоглолт дуусчлаа. Ирэхэд Монголоос хожлоо гэж бодож байсан бол сүүлийн 1 секундэд бол яг ийм болсон. Тэгээ King гана he's back. Мартаж удирлын ихэнх нэгдүгээр зоригт бол төдийлөн хангалттай тоглолтуудыг үзүүлж чадахгүй байсан бол бид бол өчигдөр түүнийг бол Miners-ийн финалийн үеэр тоглолтог King ганаг бол харлаа л да 23 оноо авлаа. Клатч хидэлтийг хийлээ, овертайм хэрэгтэй оноонуудыг авлаа. Сэтгэл зүй бол угаасаа ярих юм бол байхгүй. Харин үлцгийн хувьд бол мэдээж 24 оноо авсан. Гэтэ үлцгийн өчигдөр та бүхэн анзаарсан бол яг цэвэр SG-ийн байрлалыг цэвэр скоринг талтай бол тоглосон шүү. Тийм болохоор түүнд бөмбөг эзэмших ихэд багтаа тоглосон. Түн тэрч бас үр ашиг өгсөн гэж би бол харж байна. Нэрээ энэ жилийн ABC амбассадор бол миний харснаар бол Fantastic Production од дэмшиг байлээ шүү. Цаа чин бол ихэд ABC-ийн бүх тоглолтын дээр харагдаж ийлээ. Тэгээд холбоотой ресторанууд хийж ийлээ. Жишээлбэл нэг Монгол багийн амбассадор чин жижигэн штэ. Тэгвэл жижиг ахыг бас хөөхөн бийфэлсэн тим ресторанууд бас хийгээл амжсан байлээ. Харин Монгол шиг болохоор Wesley бол 39 оноо авсан, хийсэн, клатч байсан. Монголоос бас багаараа тимч муу бол тоглосон. Ихэд сайн тоглосон. Цэлмэг бол ширбэл 15 оноо авсан байхгүй. Харин тухайн тоглолтын зөвхөт болохоор нийт 9 удаа давталгааны ордлон хийж нэгэн ч амжилттай болгоогүй л дээ. Тиг хөвийн филд гол та 2 оноотой дуусна. Тэгээд энэ талаар хэдүүлээ бас цаашаа тодохгүй дэлгэрэнгүй яриа гэж бол бодож байна. За тэгээд тоглолтын дараа бол Эбс багийн мөнгөчн бол уусаа ийм стори хийсэн л дээ. Легоноргүй ерөнхий Mongolians-тайгаа шүү гэдэг. За бид дараагийн ярилц тоглолт болохоор за Ховд Шонхрууд болон Дархан United багийн тоглолтын талаар ярилцсан. За тухайн тоглолт бол мэдээж Ховд Шонхруудын яалтаар бол өндөсөн. Гэхдээ эхний 2 хагас буюу эхний half time гэхэд Дархан United баг нийт 16 авсан бах юм. Энэ ч одоо мэдээж оноо авалт муу тоглолтууд байдаг. Гэхдээ 2 үед 16 оноо гэдэг бол нэр нь чамгүй муу зөвлөж. Дахны үед бол энэ жил бас 10-аар доош унах магадaltaй рисктэй байгаа учраас бол саяхан бол бас ротейшнаар бас 2 залуу тоглогч орвол зузаатахад бол амжсан. За энэ бол мэдээж нэгт нь бол идэрж авахлан. За идэрж авахлын үед бол та бүхэн мэдэхгүй ч бол магадгүй. Тэрээр метр 93 см өндөртэй 22 настай. Тэгээд Японы одоо Монголын MCB 1-р дивизион гэдэг шиг Японы оюутны лигийн 1-р дивизионд бол тоглодог. Ирэхэд 10 жилдээ бол хавгуураг ахлах сургууль бол төгссөн мэнлэн өнөг одоо маш олон хүн бол тэнд бол сурчсан Монгол амирчтай. Тэгээд идэрж авахлан бол сайн мэдэхгүй хүмүүс байж магадгүй. Ирэхэд өсвөртөө бол миний мэдхийн л 2003 оны 1-2 гэдэг байсан. Дөөкт ер нь одоо ABC-ийн дөөкгүй идэрж авахт нь л гэж ярьдаг байсан. Ирэхэд номер 1 дээр солгоо авахгүй цаа чи яг солгоо мөртлөө аим ирэхэд степбэк гэдэг. Би бол бас өсвөртөө хэд хэдэн тоглолтын бол үзчихсэн. Бас өөдөөс нь тоглол хожигдл байсан л да. Тэгээд ямар ч ийм маш сайн ийм SG SF-ийн байрал тоглолтыг тоглож байгаад илсүүлж байгаа
байгаа юм байлээ. За нөгөө тоглолт нь болохоор мэдээж тулга. За тулгыг бол та бүхэн бол мэдж байгаа бах те. Тулга бол ерөнхийдөө бол FIBA-гийн тийм Азийн аврагын урьдчилан шатны тоглолт нь Монгол Шин багийн бүрэлдэхүүнс бол тоглож исэн. Метр 83 см өндөртэй маш хурдтай тийм холбогчийн барилаар тоглоод. Тэгэхээр Дахин Юнайтед бол одоо бол 1 дээр санаа зовх зүйлгүй 3 дээр санаа зовх зүйлгүй болчлоо. Тэгээд ямартай цаашдаа бол тоглолтууд бол хожоож явах байхаа л гэж одоо бодож байна доо. Харин та бүхэн Дахин тоглолт яг юу болохгүй байна. Одоо энэ хоёр ирээ ямар хөө зөксгөө талаар доор санаа бодлоо комментсэд төлөөгээрэй. За тэгээд бидний сүүлийн ярилцах хэсэг болохоор Chiefs багийн эзэнтэй холбогдчихл байна л да. Энэ болохоор хэд хэдэн историк хийсэн. Ихэдөө цааш баг өөрөө ийм скаут хийгээд ах шиг байлээ ш харахад бол бүх тоглогчдоо өөрөө бичээл скаут хийлээ. Тэгэхээр одоо хэдүүлээ те энэ стородыг дээр ямар хөө тамирч ирэх боломжтой бяцхан юм таамыг бол хийцгээе л дээ. Нэр гиснээс Clyburn-тэй холбогдсон гэсэн шүү. Chiefs баг бол Clyburn-ыг гэрээг бол хөдөлтөж аваад бол ирж бол магадгүй мөлий цаачин Clyburn би ч өөрөө чат битсэн цаашаа бол ирэхэд бас дийл хийхэд тун ойрхон байхаа л гэж хэлээ. Энэ жил 10 жилийн ойн дохиож буй Монлайв спорт хувцас зөвлөлдөрөл нь алан байгууллага болон одоо сонирхчийн төвшний одоо бүх спорт хувцсыг бол маш өндөр түвшинд бол хийж гүйцэтгэдэг байгаа. За тэгээ Монлайв үед болохоор байршил нь болохоор King Tower хотхны 135 дугаар байранд байрладаг. Би болохоор одоо Instagram утсыг үлдээч. Хэрвээ та бүхэнтэй анги хамт бол эсвэл одоо спорт ямар нэгэн тий хувцас хэрэгэл хэрэгтэй бол Монлайвд бол хандаараа гэж зөвлөж байна. За тэгээ бидэнд хамтран ажилладаг Монлайв хувцас үйлдвэрлэл. За тэгээд тухайн сторон дээр бийсэн хамгийн ихний тоглогч бол John Jenkins. За John Jenkins болохоор одоо метр 93 см өндөртэй 34 настай SGD-ийн байрал дээр тоглолтод. За тэгээ 2012 оны NBA драфтын 1-р тойргийн 23 дугаар сонголтоор бол Атланта Hawks бол тоглож исэн. Тэгээд NBA болохоор Dallas, Phoenix, New York, Washington ч юм уу гихцэрэг лигүүд гихцэрэг багууд бол тоглож исэн юм тамирч юм билээ. За харин дараагийн тамирчин бол Patrick Miller гэдэг. За энэ л одоо 33 настай метр 88 см өндөртэй холбогчийн байрал тоглодог. 2014 онд драфтад өгсөн ч undrafted буюу драфт бол сонголж чадаагүй. За тэгээд харин олон улсын лигт бол бараг 10 нэмэх тийм олон улсын лигт бол тоглосон юм туршлагатай тамирчин бол байлээ. За дараагийн сторидсэн тоглогч нь болохоор Asia Washington гэдэг тоглогч байсан. Instagram дээр бол 400 мянган дагагчтай. Тэгээд өөр ингэсэн вебсайттай юм байлээ. Вебсайт дотор нь юу байна ингээ харсан чинь ингээд Jelly Layup буюу team layup сурахыг хүсчээвэл $50 төлөөд бол түүнээс бол сургалтыг авч болох юм байлээ. Түүнтэй хамт 2K PlayStation тоглохыг хүсвэл бас $50 төлөөд бас хамт 2K PlayStation бол тоглож болдсон юм байлээ. За тэгээд төсөө өдрийн менчилгээ мессежээр авахыг хүсвэл $40. Instagram дээр follow back хийвэл $40 гэдэг ийм өөрийн гэсэн юм үйлчлэгээтэй юм вебсайттай бол ийм тамирчин байна л. Ерөөдөө Instagram дээр нэлээд идэвхтэй 400 мянган дагагчтай бол юм байлээ. Тэгээд метр 85 см өндөр 27 настай 2021 онд NBA драфтад нэрээ өгсөн ч хамнааслалтаа сонгогдож чадаагүй. Одоо бол Орсын лиг тоглож байгаа ийм залуу ус ирэх мал магадaltaй мэн шүү. За харин дараагийн тоглолчийг бол та бүх бас мэдэж магадгүй дээ. Archie Goodwin 2013 оны драфтын 1-р сонголт 29 сонголтоор бол OKC-д бол нэгдсэн. NBA-д бол Phoenix, Brooklyn, New Orleans Pelicans багууд бол тоглож байсан. Олон улсын нийт 10 гаруй нэмэх лиг тоглож байсан. SG болон SF-ийн байрал тоглодог. Метр 96 см өндөртэй 31-тэй ерөөдөө яг л цэвэр скоринг талтай нэлийн эвгүй импорт байлаа шүү ирвэл. За тэг хамгийн сүүлд хийсэн тоглолч бол мэдээж Archie Hampton. За энэ бол ихэд Archie Hampton бол хамгийн залуу тоглолч. 2001 оных одоо дөнгөж 24 настай. Instagram нь бол бас 434 мянган дагагчтай. SG болон PG-ийн байрал тоглодог. Тэгээд мэдээж Archie Hampton-ийн хувьд 2020 оны NBA драфтын 1-р тойргийн 24 дахь сонголт. За тэгээд Denver Pistons Орлондо гэдэг багууд тоглож байсан бол одоо ердөө ганцхан олон улсын лиг тоглосон байгаа нь CBA буюу Хятадын лиг юм байлээ. Тэгээд хэрвээ Монголд ирвэл ихэд хоёр дахь улсынхаа лиг нь болох юм байна л. Тэгээд яг өдөр л одоохондоо бүгд Instagram-аар бол мөгчөд буцаж бол дагаагүй байгаа харагдсан. Тэгээд энэ тоглож одоо алийг харах нь ямарч 12 сарын 20-ноос өмнө бол Chiefs багийн яг Америк импорт бол ирчих байх гэж би бол харж байна. За тэгээ Cool Kicks-ийн булангаар хамгийн ихний ярилцах пүүз бол мэдээж Anthony Edwards 2. За Anthony Edwards 2-ын хувьд бол надад ажиллагдсан хит хитэн давуу талд байна. За хамгийн нэгдүгээр бол маш хөнгөн болсон байлээ. Anthony Edwards нэгийг бодвол нэгт маш хөнгөн болсон байлээ. Хоёрт зуурт бол сайжирсан санагдсан. Энэ уулны технологи нь бол сайжирсан байлээ. За тэгээ хийгдсэн материал хийж бол маш чанартай. Тэгээд Cool Kicks-ээр бол 40-47 ярьцмаар нь бол бүх сайзаар бол байгаа юм байлээ. Үүний хувьд болохоор энэ өнгөнд талагцуучаас пен өнгийг ярих гэж шийдсэн. Тэгээд ямар ч бидний явцлах ихний пүүз бол Anthony Edwards 2. За бидний дараагийн ялцах пүүз бол Kobe use China Low гэдэг пүүзийг бол ялсад бэлэн болсон байна. За тухайн пүүзийг харахад бол нэлээд бас хөнгөн юм байна. Тэгээд ултай Kobe-г ултай бол ярих юм байхгүй. За харин надад л энэ хавар хийж байгаа юм хүн хэв монголчууд нь бол маш их таалагдлаа ерөөдөө хэтэ өв соёлыг шингээсэн юм байна. Ашигласан материал үнэхээр чанартай юм байна. За тэгээ Kobe-гийн уловчтой бол бас үгүйсээ ярих юм байхгүй шүү дээ. Маш зөөлхөн байдаг. Тухайн бос нь болохоор Cool Kicks UB дээр 40-48 мөлх сайз нь бүх сайзын сонголтоор бол байгаа юм билэ. Та бүхэн онлайнаар бичиж хөрвүүлээд авч болно. Эсвэл битээр авъя гэвэл James Palace-ийн 4 дахь урт 406 Cool Kicks UB дээр очиод Kobe use China Low-ыг авах боломжтой байх нэ. За тэгээд бидний хамтран ажилладаг Cool Kicks UB
За тэгээд явартаж Basketball Kardashian Season 2 episode 12 өндөрлөж байна. Powered by Airplane I-League хөгжи мөн бидэнд хамтран ажилладаг хамгийн супер зөөлөн шар ариг Superlight Monlive спорт хувцас зөвлөрлөлт мөн хүргэлтийн хамгийн том дэд бүтцтэй платформ болох Freshback бид бүхэндээ хамтран ажиллаж байна. За тэгээд дараагийн дугаар уулзсаа. Түр баяртай. Цүгэндээ надад миний хүсэн бүхэн байна. Ажлын намайг гүхнээ нүмэн намайг долон байсан ч одоо харин цуган байна. Хитэн бай юм цүгэндээ. Powered by Airplane I-League хөгжи